Улсын хурлын гишүүн иргэдэл Саран чулуун Ариун Заяа инх туянаар олон улсын хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдөр хэвлэлийн багварал хийлээ. Дуршлаг бол хүч урайндор Ахмад үеэс дуршлаг судлах нээлттэй парламент эксперт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгааг аль биесээр мэдгдсэн юм а. Улсын хурлын үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг дээшлүүлж парламентэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд улс орны салбар бүд удирдах бодлого боловсруулах эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж байсан мэдлэг туршлага бүхий ахмадуудыг улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд татан оролцуулах, улсын хурлын гишүүдэд мэдлэг туршлагаасаа хуваалцах, бодлогын шийдвэр гаргахад ахмадын оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр нээлттэй парламент эксперт Ахмад үеэс туршлага солилцох дуршлаг бол хүч урайтай хөтөлбөрийг улсын хурлаас хэрэгжүүлж эхлээд байгааг өнөөдөр мэдээллээ. Уг хөтөлбөрийг санаачлагч нь улсын хурлын гишүүн Саран чулуу юм. Монгол улсад одоо 10 хүн тутмын нэг нь бол тэтгэврт гарсан эрэгтэй эмэгтэй 55-аас дээш настай эмэгтэй 60-аас дээш настай эмэгтэй бай. Буюу Ахмад настан байна гэсэн ийм одоо тоо баримт байдаг. Энэ маань бол одоо ирэх 20 жилд бол маш өснөө. За тэгвэл бид нар ер нь бол одоо хүн тэтгэврт гарсны дараах амьдрал гэж ярих юм бол нийгмийн идэвхтэй оролцоотой байх, за мөн залуу үетэйгээ харилцаа холбоотой байх нь маш чухал байдаг. За энэ тал дээр бидний гишүүд хамтдаа Open Parliament Expert буюу ийм хөтөлбөрийг санаачлан одоо эхлүүлж байна. За энэ хөтөлбөр нь ямар учиртай вэ гэхээр туршлага бол хүч гэдэг ийм урайтай. За тэгээд өнгөрсөн чуулганаар ахмадууд суглаад ахмадууд шийдвэр гаргах төвшөнд оролцох хэрэгтэй байна. Ахмадуудад бас энэ одоо парламентын үйл ажиллагаа бас нээлттэй байх хэрэгтэй байна гэсэн энэ саналуудыг хэлсэн. 50-аас дээш ажилтнтай аж ахуй нэгж байгууллага энд бол өмчийн хэлбэр үл хамааран буюу төрийгч байна уу, хувийн хвшилж байна уу бүгд нэгэн адил 50-аас дээш ажилтнтай бол 2-оос доошгүй хувьдаа одоо ахмадыг одоо ажилуулах үүргийг хуулиар хүлээж байгаа. За ингэхдээ тухайн аж ахуй нэгж байгууллагад бас ямар одоо давуу байдал үүсэх вэ гэхлээр нэгэнтээ тэтгэврээ тогтоолгосон тэтгэврээ авч байгаа хүмүүс тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөх шаардлага байхгүй буюу өөрөө хүсвэл 8.5%-ийн ажилтны төлөх шимтгэл, за ажил олгогчийн одоо зүгээс төлөх тэтгэврийн шимтгэлийн 8.5%-ийг төлөхгүй байж болох ийм зохицуулалтыг ч гэсэн одоо хуулиар оруулсан байгаа. Энэхүү хөтөлбөр нь улсын хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийт нээлттэй ил тод болгох, Ахмад насны төлөөлөлд парламентын үйл ажиллагааны талаар сурчлан таниулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэднийг сэтэлжүүлэх, оролцоог дээшлүүлэх, үеийн хоорондоо мэдлэг туршлага солилцох дамжуулах зорилготой юм а. Өнөөдөр Монголд одоо байгаа түрүү одоо Ариун Заяа гишүүн хэллээ. Тэр 400 хэдэн мянган ахмадуудыг одоо эрүүл идэвхтэй насжилтанд одоо бэлтгэх гэсэн ийм том концепц байгаа. Тэгэхээр энэ одоо 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа Ахмад насны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж одоо оролцох бүрэн эрх нь улсын хурл болон улсын хурлын гишүүдэд байгаа. Тийм ч учраас одоо бидний одоо хэсэг гишүүд болон замун одоо улсын хурлын даргын одоо захирамжаар улсын хурлын даргын санаачилгаар энэ одоо хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм а. Үнэхээр одоо улс орондоо хэрэгтэй за туршлага хуримтлуулсан энэ ахмадуудынхаа одоо хөдөлмөр хүч одоо юу гэдэг те оюун ухааныг нь биднээс нь улс орныхоо хөгжилд бол зайлшгүй одоо төлхөө оролцуулах юм шаардлага өнөөдөр байгаа. Ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал. Хоёр дахь асуудал бол парламентын ил тод байдлыг хангахад ахмад насны оролцоо мэдлэг туршлагыг ашиглах тухай энэ хоёр асуудал бол их хурлд бол шууд хамарч байгаа ийм асуудлууд. Гэхдээ зэрэг ер нь одоо энэ хөдөлмөрлөх боломжийг ахмад насны хөдөлмөрлөх боломжийг нэмэгдүүлнэ гэдэг бол эцсийн эцэст явж энэ нөөцийн тухай асуудал. Тэгэхээр Монгол улсад ер нь дэлхийн аль ч улсад хөгжлийн аль ч ямар ч бодлогыг хэрэгжүүлэхэд хөгжлийн нөөцүүдээ судалж илэрхийлж тэрнийг ашиглаж явдаг. Энэ нөөцүүд дотроос бүх салбарт хамаарах нөөц бол хүний нөөц байгаа. Хөтөлбөр нь улсын хурлын бүр ихийн хугацаанд хэрэгжинэ. Эхний ээлжинд буюу 2025 онд хөтөлбөрт хамрагдах хүсэлтэд ирүүлсэн ахмадуудаас 30 хүртэлх тооны хамттай холбогдох улсын хурлын гишүүд хамтран ажиллах туршлага солилцох юм байна. Ингэхдээ оролцогчдыг эренбэлж санал гаргасан гишүүдийн алба хамтран ажиллах цагийн хуваар хөдөлмөрийн хөлс зэргийг хариуцаж сонгогдсон Ахмад эксперттэй зөвлөх үйлчлэгээний гэрээ байгуулж ажиллах юм а.